Борлуулагчдын тоонд анхаар. Ямар ч бизнесийн хувьд хамгийн чухал бизнес процесс бол харилцагч, хэрэглэгч, худалдан авагчийг татаж тэдэнд үн цэнтэй зүйлийг сайн үйлчилгээгээр дамжуулан өгөөд орлого олох, ашиг хийх ийм үйл явц үүдэг. Бизнес гэдэг бол үндсэндээ харилцагчийн төлөө тулалдаж байгаа байлдааны үйл ажиллагаа гэсэн үг. Тайван цаг үед мэдээж компани болгон цэрэг армийн нөхцлөөрөө бизнесээ төсөөлөхгүй бах. Гэхдээ жижиг дунд бизнесүүдийн хувьд шинээр эхэлсэн 10 компани тутмын 9 нь байхгүй болж дахиад 9 нэмэгдэж гарч ирдэг гэдэг бодит фактыг харахад бол үндэ та бүгдийн яаж тулдаж зах зээл дээр өрсөлдөх вэ гэдгээс дараа жил байх уу үгүй юу гэдг нь шийдэгддэг. Тэгвэл танай компанид байгаа борлуулалттай айрам хэр хүчтэй, бас хэр бэлтгэгдсэн, хэр нөөцтэй вэ? Байлдааны нөхцөл байдалд бид хэр хүчтэй айрам бэ гэдгийг хичнээн ширхэг цэргийн хүчтэй байгаагаар илэрхийлдэг. Хэдэн тооны морьтон цэрэг, хэдэн тооны явган цэрэгтэй айрам байна. Манайхтай харьцуулахад ийм байна гэх мэтчлэн өрсөлдөгчийнхөө нөхцөл байдалтай харьцуулж үздэг. Яг үүнтэй адилаар танай бизнест борлуулалтын ажилтнуудын тоон хэд байгаа бол бизнесийн байгууллагуудын үйл ажиллагааны цар хүрээ, бүтээгдэхүүн үйлчилгээний онцлогоос хамаарат борлуулагчийн тоон янз бүр байна. Олон байх нь сайн гэж байгаа юм биш. Хамгийн гол нь тулалдах гэж байгаа нөхцөл байдалтайгаа харьцуулахад ямар байна вэ? Өөрөөр хэлэх юм бол ямар зах зээлд орж, ямар хэмжээний харилцагчийг татаж, ямар хэмжээний борлуулалт хийхийг та бүхэн хүсэж төлөвлөөд түүнийхээ төлөө ажиллах хэдэн борлуулагчтай байна вэ гэдгийг заавал бодолцож үзээрэй гэж байгаа юм. Компаниудын гаргадаг алдаа нь борлуулалтынхаа төлөвлөлтөнд уялдахгүй тооны борлуулагчтай байдаг. Харилцагчийг татахын төлөө явах, харилцагчийг халамжлах, харилцагчид борлуулалт хийх үндсэн чиглэлтэй ажилтнуудыг тусдан тамилж хүн хүчээ бэлдээгүй байдаг. Дараагийнх нь борлуулалтын ажилтнаас олон бусад чигүүргийн болон удирдлагын ажилтнуудтай байдаг нь бас нэг алдаа байдаг. Танай компани нийт ажилтнуудынхаа тоонд эзлэх борлуулалтын ажилтнуудаа хамгийн багадаа гэхэд 40% барьж ажиллах хэрэгтэй. Хэрвээ 50%, 60% байх юм бол илүү сайн. Яагаад вэ гэхээр танайх бизнесийнхээ эхний үед хэдий ч нэ сайн борлуулалт хийж чадна, төдий ч нэ орлого олж, төдий ч нэ ашиг хийж, бий болгосон ашигаараа дараагийнхаа амжилттай төслийг хэрэгжүүлж, үйл ажиллагаагаа тэлж бизнесээ томруулж чадах юм. Тэгэхээр хангалттай хэмжээний ашиг хийдэг болоогүй бол танай бүх нөөц бололцоо борлуулалтанд чиглэх учиртай юм. Хэрвээ хүн хүчээ нэмэх боломж гардаг юм бол мөнгө олж ирэх буюу борлуулалт хийх хүнийхээ тоог нэмээрэй гэж та бүхэн зөвлөж байна. Танай компани бүтээгдэхүүн үйлчилгээг харилцагчид сурталчлаад борлуулалт хийгээд явж байх тодруулах юм бол зөвхөн мөнгө олох үүрэгтэй хүмүүс бий болгож чадаагүй бол танах дараагийн өсөлтөө гаргаж чадахгүй гэдгийг анхаараарай.